Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлдээ хамтдаа идэвхтэй оролцоорой. Өнөөдөр хамтдаа амьсгал ба хийн солилцооны хөдөлгөөний талаар судалцгаая. Амьсгалын эрхтнүүдийн зургийг харж нэрлэж бичээрэй. Өмнөх хичээлдэр бид үтсэн байгаа. Хамрын хөндий, залгуур хоолой, төвөн, мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой, цулцсан, уушиг гэсэн хэсгүүд байгаа. Амьсгалын замын эрхтнүүд болон хийн солилцооны эрхтэн гэж ангилдаг байгаа. За, бичлэгийг үзээд ямар эрхтнүүд Mechanics of breathing. Consciously take a breath and think about the fact that there are 10 different muscle groups working together to make this happen. These muscle groups include the diaphragm and intercostal muscles. The main muscle used for breathing is the diaphragm. The diaphragm is a dome-shaped structure consisting of several large muscles, which is sandwiched. Амьсгалахад ямар эрхтэнд оролцож байна вэ хүүхдүүдээ? Хавраг завсрын булчин, өөрсгсөн нэмэлт хэсгүүд ордог юм байна. Хийн солилцоо явагдаж буй хэсгүүдийн наривчлан харуул гуурсан хоолой, цулцангийн гуурс, цулцан гэсэн хийн бөмбөлгүүдээс уушиг баримтагддаг байна. Амьсгал гэж юу вэ хүүхдүүдээ? Хөдөлгөөний зургийг маш сайн ажиглаад хариулахыг хичээгээрэй. Амьсгал авах, амьсгал гаргах гэсэн хоёр хөдөлгөөнөөс бүрддэг. Амьсгал авах, гаргах үеийн хөдөлгөөнийг амьсгал гэдэг байгаа. Зургийг ажиглаад дөрвийн тоон зөв амьсгалаарай. Мөн ямар эрхтнүүд өөрчлөгдөж байгааг хараарай. За, зургнуудыг сайтар ажиглаарай. Амьсгаа авах, гаргах үед ямар эрхтнүүд өөрчлөгдсөн байгааг хараарай. За, энэ хүснэгтээс бүгдээрээ харцгаая. Бидний уушиг тодорхой хэмжээний амьдралын багтаамжтай хүн амьсгал авсны дараа гадагш гарах агаарын дээд хэмжээний эзлэгүүнийг уушигны уушигныхаа амьдралын багтаамжийг шалгаж үзэх боломжтой туршилтыг гэрээхэндээ хийж үзээрэй. Номныхоо 56 дугаар хуудасны мэдээллийг ашиглаж болох байгаа. За, дараах үснэгтэн графикаар эрэгтэй эмэгтэй хүний уушигны амьдралын багтаамжийг харуулсан байна. Энд литрээр харах юм бол эмэгтэйгийнх нь 2400 орчим, эрэгтэйгийнх нь 3600 гэсэн эзлэгүүнтэй гарсан байна. За хүүхдүүдээ, өнөөдрийн хичээл маань өгөр өндөрлж байна. Дүгнэлт хэсгийн дасгал даалгаврыг ажиллаад өнөөдөр олж авсан мэдлэгээ баталгаажуулаарай.